цагийн урсгал намайг хүлээхгүй намрын шууд тайлсран нисэнэ хайраар чинсэн чамайг би хаврын уршиг хайлан хүлээ хорвоо үртэй хантай сайхан хорвоо нэг л тоолах хорвоо минь. За юуны төрөнд 5 дахь бие даасан тоглолт одоо тоглогдох гэж байна. 1 сарын 19-ны өдөр тоглолтын бэлтгэл ажил ер нь ямар шатандаа явж байна. За гайгүй дээ. Тэгэл одоо олон жил 4-5 жил одоо тоглолт хийж байгаа юм чинь бас өөр юм гисэн бас яг цаг үедээ тохируулж цаг үеийнхээ орон зайд мэдэрчил тоглолтыг хийх гэж оролддог. Гайгүй дээ. Ер нь одоо зүгээр зарим улсууд бас харж байна л да. Бүрөөсрөн энэ олон хийт дуунуудыг одоо ингээ бүгдийг нэг дор цогцлоож тоглох гэж байна. Тэгээд яагаад нэг өдөр тоглоод байгаа юм болоо энэ 2-3 өдөр тоглож боломгүй байсан юм болов гэсэн юм бас одоо хүмүүсийн амнаас сонсогдох юм. Ер нь хүний нуруунд дээрээс нэг жоохон өрөг сатгцсан байхад авахд нэг гоё доо. Тэрэн шиг энэ сайхан дуунуудыг нэг өдөр сайхан ихшгэлүүлээд бүх дуунуудаа сонсоход авахд тэрэнд ирсэн хүмүүсүүд нэг баярлаад л гарах. Жаргалтай хосоор жаргалтай дууны хорвоо. Орон бүтээлч гэдэг бол одоо өөхгүй хөдөлмөрч гэсэн утгатай үг гэж бодож идэг. Тэгээд үнэхээр манай пүүжигээс л тийм орон бүтээлийн галзуу өөхгүй хөдөлмөр бол харагдаж идэг. Үнэхээр одоо Бүрөөсрөнгийн аяз хөгш Бүрөөсрөн гэж энэ залуугийн зохиосон, найзын маань зохиосон аялгау болгон одоо хийт болж байна. Тэгээд зүрхнээс гарсан аялгау бол хүний зүрхэнд очдгийм байна, зүрхэнд төрдгийм байна л гэж. За, битэрийн уран бүтээлээ анхны гараа маань яг битэр зориулагдж хийсэн дуу маань манай пүүж найзын маань дуу байдаг. Хосоор жаргалтай гэж маш сайхан гэгийн сайхан хайрын нэрээр нэрлэгдсэн. Тэгээ хосоор жаргалтай дуугаараа бол битэр 2014 онд анхныхаа бие даасан цомгийг гаргасан байгаа. Хосоор жаргалтай нэртэй бас уран бүтээлийн анхны тоглолтоо хийсэн байгаа. Бүрөөсрөнгийн бүхтөө гэвэл зүгээр би хувьдаа боддог л да. Бүрөөсрөнгийн бүхтөө гэдэг бол өнөөдрийн тоглолтын дээр дуулагдах нэг 20-30 дугаар бол хязгаарлагдахгүй гэдгийг бол би бас нэг муу юм гадарлаад байгаа юм. Энэ бол зүгээр нэг хагас 1000 гараад юу явж байгаа болов. Тэгэхээр энэ бол бас та яг онцолж өөрөө шилж дуунуудаа сонгосноо эсвэл ерөнд дуучтайгаа болоод энэ баг бүрэлдэхүүнтэйгээ зөвлөлдөж энэ дуунууд сонгогдсон болов. Одоо ингээд олоо дуунаас шилээд өөрөө тэр энэ одоо миний хамгийн хурдан мөр шүү гэж бол шилж болдог шүү дээ. А тэгвэл дууг бол яг одоо сэтгэл зүрхнээс гарцсан зүйл байж идэг. Энэ дуу бол энэ муу дуу шүү гэж ялгаад байгаа юм шиг бас мэдэгдэж магадгүй. Ер нь бол би өөрөөсөө гарсан бүх дуундаа хайртай. Тэгэхээр мэдээж одоо хагас одоо 1000 дуу гэдэг бол үнэн. Хагас 1000 дуугаарч тогтохгүй. Тэгээ одоо хүн цаг үед одоо юу хийж бүтээснээрээ ч юм уу ямар үйл хийснээрээ ч юм бол байдаг л байх л да. Тэг миний зүгээр бодож байгаа юм бол яаж ийм вэхээр энэ олон сайхан дуунуудаас төмөнд хөрсөн болов уу гэж бодож энэ тоглолтонд бас гэж оруулж байгаа. Таны хамгийн сүүлийн цомог, Нандин цомгийг харж байхад бас
продюсерын хөгжмийн зохиолчтой хамтарч тойрвсон. Одоо энэ ая зохиогчийн одоо дуулсан дуунууд гэсэн баг 3 4 дуу орсон байх шиг байна лээ, тийм ээ. За пүүжийнхаа хувьд гэх юм бол маш гоё маниарлаг дуунууд дээр нь бас нэлээд ажиллах шаардлага гардаг. Одоо тийм чимэглүүр, тийм нуглааг тэрийг бол маш гоё цэвэрхэн оруулж өгөхийг шаардсан тийм уран бүтээлүүд эдэг дандаа. Тэгээд би бас боддгийн яг нэг уран бүтээлээ яг өөрөө сайхан дууга зохиочоод хэсэг хугацааны дараа яг уран бүтээлч дуудаал тий. Яг л энийг жилд бол зохих юм байна гэд яг нэг оноож дуучнаа олж уран бүтээлээ дуулуулчаад идэг ийм бас өрмөц дээрээс нь яг нэг хүссэн сайхан аялгыг маань гаргаж ирдэг. Маш сайхан хөгжмөн зохиолч. Уран бүтээлчд бүх хүмүүс мэднэ. Үнэхээр хүнд түшигтэй, хүнд сайхан зөвлөдөг, өөрөө маш сайхан дуулдаг, ингэж дуулвал аятайхан болно шүү мэй дөө. Яг л ингээл пүүжийнхаа хэлжсэн за нэг үе яг ингэж авандаа гэж тархиндаа буулгаад дуулахад бол маргааш нь яг л пүүжийнхаа хэлсэн бол яг л эдэж шүү дээ. Гайхамшигтай мэдрэмжтэй мундаг зохиолч. Онцгойдын дундуур жарганхан одмор байна. Ер нь бол яг өөрөө дуулдаг байх бас давуу тал нах тийм үү? Тэг өөрөө дуулдаг байна гэдэг чинь тухайн дуучнаа одоо энэ дууг одоо жишээ нь зүрхэн цэцэг гэдэг дууг нь яалтчгүй нотхон гэрэл яг дуулж чадна. Одоо шимний тэ зүрхэн цэцрээгүй хайрч юм уу энэ дууг бол утган гэрэл дуулж чадна да гэж ингэж өөр ингэ бүх дуучтаа ингэ судалж дуулуулдаг тийм учраас одоо бүжээхийн зохиосон дуу бүхэн тийм амнаас гарч байгаа тэр аялгау бүхэн өнөөдөр энэ Монголын ард түмний яалтчгүй энэ цагийн хитнууд төрсөн байгаа болов гэж би боддог штэ. Хит дуунуудын цомирлог гэд нийлүүлээд хийчихдэрээс зэрэг продюсерын ингээд сүүлийнхэн тоглолтыг хийчихэж байгаа юм шиг зарим нэг хүмүүстийг андуу бодол төрж байгаа. Тэ. Энэ продюсерын дахиж тоглолтоо ихэ болчихж байгаа юм болов уу? Одоо нөгөө гадных бол голден хитс гэл нэг юм хийхээрээ тэгэл ингээд юм аа ингээд ерөнхийдөө за эцэслээч гэдэг юм нэг иймэрхүү юм бас дийлэнхэд нийтэд тийм зүйл анзаарагдаад байна л да. Энэ талаар. Ер нь одоо яг уран бүтээл энэ дуу хийж эхэлснээс хойш бол 13 4 жил болцсон байна л да. Тэгээд 13 4 жил одоо гэдэг чинь бас баггүй хугацаа шүү дээ. За энэ хугацаанд бол миний за одоо нэг 5 CD бол гарсан байна л да. За одоо цаана дахиад би 5 CD яг одоо 19 дуутай 5 CD бүр ингэж бэлдсэн байгаа юм. Тэгээ энийг би юу гэж ойлгож байна вэхээр энэ цаг үед хүртлээл хийсэн сайхан дуунуудаа л одоо тайлгнаж байгаа хэлбэр. Түүнээс бол би надад нэг хүн хэлж ирсэн. Ингээд миний авьяас дуусчлаа гэсэн үг биш. Надад нэг хүн хэлж ирсэн. Чиний одоо зүрхний ч аялал дуусчлаа гэж яхад би ямар их хүн цэнгэлдэг юм бэ гэж бодож ирсэн. Яагаад гэвэл магадгүй миний зүрхний аялал дууссан бол одоо сэтгэлийнхээ аялал гаргах хэрэгтэй болчих гэдэг ийм намайг одоо хурцлж өгч ирсэн л та. Тэгэхээр миний дуунууд бол дахиад цаашаа 10 жилийн дараа би дахиад бүр одоо нэг өдөр тоглолоо гэж хэлж байна. Магадгүй бид 2 өдөр ч юм уу одоо ингээд бас хийх өдөр ирэх байх л та. Энэ тоглолтыг ер нь яагаад ерөөлийн даллага гэж нэрлсэн юм бэ? Урдны одоо тоглолтуудыг харах дээрээс зэрэг одоо босоо хямртай ирэх хүнч байдаг юм уу? Тийм ээ. Одоо таны тоглолтууд бол ер нь ихтэй дуугаараа нэрлэгдэж байдаг. Тэгэхээр ерөөлийн даллага гэдэг энэ дуу бол таны уран санд бол одоохондоо байхгүй л гэж би бодоод байна л да. Зүгээр би бол таны дуунуудыг их сонсдог. Тэгэхээр ерөөлийн даллага гэдэг зүгээр таны өөрийн зүгээр бодож за энэ хит дуунууд дундаа гэж өгсөн нэр үү эсвэл ямар учиртай нэр вэ? Босоо хямртай ирэх хүн. За тэгээд сайхан аялал хийгээ дуулъя да. За тэгээд ирж яваа цаг сайхан ингээд аялал хийгээ дуулъя дагаас цаашаа бол яг одоо төв болж эхэлж штэ. Тий одоо энэ босоо хямртай ирэх хүн бас нэг дуугаа аялал хийгээ дуулдаг тийм ээ. За цаашлаад одоо Монгол түмэнд дуулдаг. Тэгээ энэ Монгол түмний маань ирж яваа хооч үений нэг үйл ирж яваа цаг сайхан байх хэрэгтэй. Ирж яваа цаг нь сайхан байх юм бол юу байх хэрэгтэй гэвэл хүн болгон монголоор байх хэрэгтэй. Хүн болгон монголоор байх юм бол байгаасаа гэсэн тийм ээ. Тэгээ хүн болгон монголоор байх ёстой юм бол одоо бол ерөөлийн даллагтай байх хэрэгтэй. Бүх юм одоо бид нар далж явах хэрэгтэй. Ер нь бол дууны одоо тоглолтын нэрний утга бол зангидах юм бол нэг үг болж штэ нэг өгүүлбэр болж байна тийм ээ. Монгол түмнэл нэг ерөөл болж байна гэж ойлгож байна. Яваасаа л гэж ингэж бодож л өгдөг л дээ. Ерөөлийн даллага. Тэрхэн мандынхаа бас олон сайхан уран бүтээлийн дууллаа. Энэ цаг үедээ бол нийтийн дундаа бас өнгийг тодорхойлж байгаа шилдэг сайхан уран бүтээлүүдийг зохиож
байгаа их мандаараа их бахархаж явдаг да. Хангай богшиг хаюунадоо ханы хүлэг шиг загнаа Өөртөө ихэм сайхан урандаа Төмөр ут гэж ах юм шүлгээр бүтсэн. Төмөр утх маань өөрөө Төв аймгийн Баян өнжилсэн Харьяатан. Профессор найз маань бол Увс аймгийн өмнө уулсан Харьяатан. Баруун хязгаар юм. За Төмөр утх маань Төвийн хүн. За дуулсан дуучин уран бүтээлч нь миний бие одоо Зүүн аймгийн хүн. Тэгэхээр одоо энэ бол Монгол орныхоо одоо өнцөг болон бүртгүүл ихшилхэн тодорхой уран бүтээл юм аа гэж би бас одоо омгшил бахархаж явдээ тий. Манай дуугараа маш их бахархаж явдаг. 7 жилийн туршид энэ Монгол төмний зүрх сэтгэлд одоо дуулагдаж сонсох дуртай сайхан дуунуудынх нь нэг болж одоо очиод дуусахад бол одоо үзэгч түмэн маань маш сайхан хүлээж авдаг. За тэгээд одоо Монголдо төдийгүй ер нь өвөр Монгол. За тэгээд одоо Монгол туурхтандаа сонсох дуртай сайхан дуу насанд их сэтгэл дүүрэн байдаг. Дэлхий дээр маш их одоо олон улс үндэстнүүд байдаг. Тус тусдын одоо хэл, соёл, ёс заншилтай байдаг. Гэтэл энэ улс үндэстнүүд нэг л одоо зүйл дээр зангиддаг, нэг л одоо хэлэн зангиддаг нь дууны хэл одоо хөгжмийн толгойноод тэр их шиг аял уран бүтээл дуу байдаг тийм. Тэгэхээр энийг одоо 7-оос боловч одоо маш их одоо олон аялгаагаар одоо хүнд хүргэж штэ. Магадгүй тэр зохиосон хүнд жаргал баясал одоо тий уйдгар ууны ганцаардал дуугаар бүх юмыг илэрхийлдэг. Тэгэхээр энийг хийж зохиож явна гэдэг өөрөө хувь хүн бол маш их одоо өөрөө ховор одоо тийм нандин тийм чадвартай хүн гэж би одоо пүүж хараа боддог. Салхин аргыг дасдана Таны өөрийн таны бие их баригч гэж бодъё. Таны сэтгэл өөрөө бүсгүй хүн гэж бодъё. Бид түрүү ярилцлагын ихэнд шахав ярьлаа л да. Энэ хагас мянган дуу одоо төрүүллээ гэж. Хагас мянган бүсгүй төрсөн гэсэн үг байна. Хагас мянган бүсгүйн одоо тэр сайхан одоо бүтээлийг үрийг та одоо их барьж авсан байна гэж би ойлгож байгаа. За ер нь бол яг дуу бүтгийн үед бол хурдан шүү дээ. Нэг харвал ерөөсөө шүлэг тавиал шүлэгнийхээ мэдрэмжийг сайхан авч чадах юм бол дуу төрчин. Магадчгүй би одоо нэг эхний хэдэн дуунууд хичээрээ да нэг 2006-аас нэг 10 оны хооронд бол 11-2 оны хооронд бол би бол бас л шүүгдэг л байсан. Ерөөсөө л яг боллоо. Яг боллоо. Боллоо. Засвар хэрэггүй. Ямар засваргүй би хийдэг байсан. Тэгээд эргээд энэ дуунуудыг эргээд харахад би засвартай дуу хийж өгөө юу гэж би эргэж харддаг л та. Ерөөсөө ямар ч засваргүй тийм дуунууд гардаг байсан. Одоо ч гэсэн бас тийм л гэж би боддог. Профессор ахтаа бас санал тавиад ахаа нэг хоёулаа уран бүтээл хийя гэд маш их одоо халуун дотноор тэгэлгүй яг хоёулаа бол уран бүтээл хийх ёстой хүмүүс гэж хүлээж аваад тэгээд би сайхан гэдэг одоо дууг хамгийн анх үнэхээр гоё шүлгэлтэй бас яг л бас гоё Монголын бүх сайхныг одоо дурдсан тийм утгатай шүлэг. Тэгээд би профессор ахтар очиж одоо энд нэг сайхан ая хийж гэнэ үү. Тэгээд ерөөсөө удаагүй өдөр наваач гэсэн оройн надруу эргээ залгасан. За төрмөнтхөө болчлоо. Болох юм бол цаанаас их хурдан бүтдэг юм байна. Хурджээ дуугаа сонсоо гэсэн. Тэгээд би очиод дуугаа сонссон. Шууд таалагдаад үнэхээр гоё энгийн аятай, таксирны гоё тэмүүлэлтэй. Одоо ер нь юм тайл. Тэгээд дуулаад студид хоолойнд ороод хүмүүст бол их сайхан хөрсөн тийм дуугаа сайхан гэдэг дуу одоо хүртэл би тоглолтын дээр хаа газар явсан газар бас дуулж явдаг. Сайхан гэдэг дуунд би хөглөгдөж, урам авч цаашаа бас олон сайхан уран бүтээлүүд гарсан болов гэж би бас бодож байгаа. Би жил болгоны профессор ахын тоглолтод орж дуулдаг. Нодны оржингийн тоглолтод би тоглолтыг хааж дуулж байсан. Тэгэд олон сайхан уран бүтээлчдийг одоо ингэж хамгийн ард нь ингэ дуулна гэдэг нэгд бол маш одоо хариуцлага
Ер нь эвгүй байдаг юм байлээ. Би энэ жил бүрөөсөр ахтайгаа ярьж дундуур хүн шиг гардаг болно гэж одоо гуйх гэж байж Эрхэм бүлэгчид та бүхэнд төчийн сэтгэлийн дадлага илэрхийлье. Монгол улсын ардын жижигчин нэр зохиолч орчуулагч Эрдэнэтийн оюун гэж манай театрын агуу их зүтгэлтэн байсныг та бүхэн санаж байгаа. Тэр багшаас бид нар хамгийн сайхан тоглолтыг ямар тоглолт гэдгийг бэ гэхэд тоглолтын төгсгөл болчиход байхад үзэгчид суудалдан сууж байгаа тоглолтыг хамгийн сайхан тоглолт гэдгийг магаж хэлсэн. Би та бүхнээс ганцхан зүйлийг асууя. Манай хөгжмийн зохиолч продюсерийн энэ үеийн тоглолт сайхан байв уу? Оо баярлалаа та бүхэн. Ойрхон байвал хариулж болно. Яг тэр дуу минь хамгийн одоо амархан бүтсэн юм аа. Тэр дуу минь хамгийн хэцүү бүтсэн юм аа гэдэг нэг хоёр дууг онцлооч гэвэл та өөрийнхөө ямар хоёр бүтээлийг хэлэх бол хамгийн удаан бүтсэн дуу гэх юм бол Дулаахан намар гэж дуу байна да. Дулаахан намар. Аавын тухай дуу. Энэ дуу нэг гараад мэдлээд төмөнд очоод гэдэг энэ цаг хугацааны хувьд л жоохон тийм удсан дөө. Ойролцоогоор хэр удсан баг? Жавхлан авьяат болдог. Тий. Дулаахан намар бол юу яасан штэ. Нутагтаа очоод манай сумд буурал гэж сайхан уул бий л дээ. Тэр уулын ингэр дээр очоод сан салхиа тавиад л тэгэл нутгийн ах нартаа сайхан уртын дуу дуулдаал ингээл иргэсэн юм аа. Тэгээд тэр хооронд сайхан бороо ороод тэгээд 30-40 минут сайхан бороо орсон. Тэгээ эргээл манай дүү хамт явсалтаа алгаа гээд. Тэгээ хэдүүлээ хамт ингээл доошоо уруудаад явж ирсэн нутгийн ах нарыг суугаад тэр миний карман дотор одоо жавхлангийн аавын тэр хуурын сэлх гээд ном байсан. Тэгсэн тэр карманд байсан ном зүгээр л одоо хотоос өмсч утсан хувцсны мал карманд байсан байж л. Тэр зорж аваагүй шүү дээ. Тэгэл тэрхүү хооронд би ингээл нэг 2-3 ингэсэн тэгэл Дулаахан намар гээд нэг сайхан шүлэг надад харагц. Тэр үуч би нэг 5-6 дуутаал байсан баг. Тий. Тэгсэн чинь аавтайгаа хамт үзсэн намраас сайхан намар гээл тэр намрын үйлрэл болцсон байдаг. Аавтайгаа хамт үзсэн тэр намраа намраа сайхан намраа ирээд хөгжмөд усгсан. Тэгээ жавхлан руу ирсэн. Би чиний аавын одоо шүлгэнд нэг ийм аяг хийчлээ гэсэн. Тэгээ жахаа маань ч удахгүй ирсэн л дээ. Маш хурдан ирсэн. Тэгээ сонсоод нилээн бараасан шүү дээ. Нилээн сонирн болоод л. Тэгээд нэг өсөндөө тийм 2 октавын дуу байхгүй юу? Яг л анхны дууснараа л одоо дуулах. Тэгэл ерөөсөө анх яг тэр юугаараа л дуулсан. Хийсаа яраа л дуулсан. Ямар ч засвар байхгүй. Тэгээ жавхаа бол энэ дууны хоолоонд орох гэж одоо маш их бодсон л доо. Яг одоо орой 6 цаг үед бид нар орсон. Шөнө 2 цаг хүртэл одоо хоолоонд орж байгаа. Тэгэл энэ хамгийн одоо удаан бүтсэн дуу гэх юм уу? намраа сайхан намраа Аавда нэг сайхан дуун сувраг босхой дуу зориулж дуулын аавыгаа клипэнд нь оруулъя, тоглоулъя гэж удаад. Тэгээ пүүж яхад бодсон л та яг ямар хөгжмийн зохиолчд ямар яруу найрагчид хандах вэ гэж бодож бодсны эцэст яг л пүүж яах маань л яг энэ дууг
Хэвээ нөө уран бүтээлчүүний хувьд тулсан 100% сэтгэл хангалуун уран бүтээлүүд Пүүжих маань хийн гэж бодоод тэгээ Пүүжихтаа анх санал тавиад Пүүжихад битээр аавынхаа тухай яриад, уйлаад Пүүжих маань намайг дагж уйлаад тэгжээж бүтсэн дөө яг хүний яг зүрх сэтгэлийг хөндөж байж. Тооны маань нэр нь? Тий, Аавда. Аавда. Ингээл Агаарч ухаарсан аяастай. Нэр Аавда зориулсан учраас ингийн сайхан нэр өхийг битээр зорьсон. Тэгээд энэ дугаараа Пүрвсрэн ах, Баян мөнх ах бид гурав өөрийнхөө Аавда төдийгөө Монголынхаа бүх сайхан аавыг эрүүл саруул инх тун хурд насалж удаан жаргаасаа гэсэн бэлэгдлийг бодож хийсэн юм байгаа. Яалтчгүй хүн бол ижийн Аавтайгаа байх хамгийн баян байдаг штэ тий. Нэр нь боловсыг харах. Ойрох. Асар ойрох. Би ч олон Аавт. За. Ягч. Ягч. Гэр бүлийнхэн талаар та яриач. Эхнэр хүүхэд. За 3 хүүхэдтэй шүү дээ. Тий. Ханийхаа хамт амьдарч байна. 2 охиныхаа дараа нэг сайхан бэнттэй болсон. Одоо бол сайхан байна. Монголчууд ярьд юм билээ л дээ 4 хүүхэдтэй айл дүүрэн айл гэж ярьдаг. Их бэлгшээдэг. Зовлон хүртэл тойрч явдаг айл гэж ярьд юм билээ. 4 хүүхэдтэй айлыг тэгш дүүрэн айл гэж. Танд юу бодлоо юу? Магадгүй шүү дээ. Одоо тэгээд дүүрэн байвал дүүргээл шүү дээ. Хамгийн богино хугацаанд бүтсэн дөө. Ямар дуу вэ? Хамгийн богинохон хугацаанд тайтгарл гэдэг дуу байдаг. Энэ бол ерөөсөө за нэг ингээл дөрвөн бодог дахилттайгаа ороод ингээл 1 минут гарна гээл юм болсон байна. Дуучны бол ерөөсөө яг ингээд орж ирээ дуугаа сонсохдоо л дуунд орцсон байхгүй. Тэгэхээр энийг бол би юу гэж боддог вэхээр өгөгдөлтэй дуу. Цаанаас өгөгдөлтэй дуу юм гэж. Миний одоо бас нэг хайрлж хөндлөж явдаг ах юм байна. Шүлэг. Тэгээ бас энэ дуундаа бас хайртай. Бас л аав нэг л аавын дуу, нэг л аавын шүү дээ. Тэгээд одоо би дотроо ботхтой бол бас тэгж боддоо шүү дээ. Дандаа бохимчийн уулсуудад нэг тайтгарлыг нь хийгээд өгсөн. Тайтгарлын том ерөөл болсон гэж. Ерөөлсөн. Тэгэхээр энэ ерөөлд өвсгдсэн тийм сайхан дуу. Дуучин нь хоолой хөшлөнд орж явахдаа уйлжсэн л та. Ахаа би зогсё. Би болохгүй нэг. Тэгээ их тийм гүнзгий их дотроосоо бодоод дотроосоо ингээд хийцэн дуу болохоор тэгдэг юм. Дэндүү хурдан. Одоо тархин дотор орцсон. Дэндүү одоо ахыгаа сандсан тийм хэлбэр байж байгаа л асар хурдтай. Тэрүүгээр л тайлагдсан юм. Ардынхан сургаалыг эргэж суулж бодоод өхөмдөлөн нэг л тайлида. Ерөөлийн даллаг. Пүүжихаа бол би жахвахын маань шүлэг одоо амжилт төсөе. За тэгээд бурхан ээж гэдэг одоо шинэ дуу байж. За одоо төмөн олны маань одоо сонс дуртай болсон одоо хамгийн дуртай болсон одоо амжилт төсөе. Миний найз хайрын солонго одоо гэх мэтчлэн олон сайхан дууг маань бол Пүүжих маань хийсэн байгаа. Тэгэхээр миний одоо цомог хөвлөнд явуулчлаа сая. Тэгээд энэ цомог маань ирэхэд одоо тэгж байгаа 18 дуу орсон байна. Энэний ерөөсө 10 одоо энэ Пүрвсрэн буюу одоо Бетховны хойд Пүчхон гэж хүний дуу баг хэрэгсэн. Би бол анханасаа Пүүжихтайгаа нэг дуу хийгээд анхны дууга гараагаа эхлэхдээ л би нүнтэй юмаа хийгээд дэвсээд эхэлсэн учраас одоо Пүүжих маань намайг бол илүү мэдэрч надад нэг дуу зохиож өгөхдөө заам хийгээд энэ чамд ийм чиний нэг ийм эвлэг ийм хоолоо яг юм чи ингээд шүү чи энэ дээр ингэж нуглаа хийгээд ингээд болчих гээд тэгээд хамгийн гол нь Пүүжихын уран бүтээлийн хараас явдаг сэтгэл зүй сэтгэлгээ их үнэхээр урсдаг гайхамшигт
шүн хідэн цаг ч байсан хамаагүй унтчих хат яриад бид тэр дуугаа бичүүлэгч нэгээр байж байгаа ахны одчих гэл. Тэгэл хар шөнөөр одоо хар нүдэ хуудтаал эхнэрийнхээ өрөөс өр хөвгтөдөө хаяал тэгэл. Уран бүтээлийн хараас ирдэг тэр чанар бол үнэхээр энэ үнийг бас энэ Монголын урлагт бол үнэхээр ийм одоо сайхан олон агууд ус цохиоход бол үнэхээр хувийн болсон бахад энэ гол нь сэтгэл их байгаа учраас тэгээ би ч гэсэндээ пүүжахаас зөвхөн хөгжмийн зохиолч гэдгээс нь биш хувь хүнийхэн талаас маш олон зүйлийг суралцж маш олон зүйлийг одоо хамтдаа битэрийн хийж бүтээсэн олон сайхан мундаг одоо бахархмаар зөндөө хүн одоо энэ хорвоог нэг л удаа туулна. Тэгэхээр энэ нэг хорвоог нэг туулахдаа үртэй хэнтэй, дэмтэй тустай, мэдтэй усттай ингэж энэ хорвоог бас туулах хэвээр сэтгэлийн хамгийн одоо дээд сайн сайхан бүхнээр энэ хорвоог бас туулах хэвээр. Тэгж байж бидний үр хүүхэд, бидний хийж бүтээсэн зүйл маань мөнхөд ариун цагаан байдаг байх хэвээр болоо гэж би бас бодож явдаг. Тэгээд Монгол түмэн маань ерөөлийн даллахта сайхан он жилүүд бас тав хүнийг ухтаасаа гэж би бодож байна. Цэн тогроо бүжин наадсаа зүрхэнд байж сэтгэлд гэрэлтсэн сэтгэл шиг цагаахан зовлоо энэ биний минь үл тасрахад утагнэ таны дууг нийт уран бүтээлчний 600 700 за 600 гэж байна. 15 жилд хуваа. Тэгтэрээс одоо нэг одоо жилд хідэн дуу зохиогоод байгаа юм. Энэ бол ерөөсөө тэгэхээр таныг ингээ харах юм бол их амарх юм шиг санагдаад байгаа байхгүй. Нэг сайхан дуу гараад л одоо жишээлбэл миний тэр санахгүй л гэсэн юм аа. Манай дуу дулаахан намар босоогийн мөртөө ирэх хүн гэдэл ингээл гарч ирж исэн үеуд л те. Тэр сайхан гээл дуу энэ тэр. Тэгэл тэр ихний тоглолт хийдэг үе чинь бол тэгэл тэр нэг л туулах хорвоо энэ тэрийг ингээ сонсоол хэлэхэр чинь. Эхний CD-н дээр бол асар олон гоё дуунууд байдаг гэсэн. Тэрийг сонсоод тэр тоглолтод ирсэн хүмүүсүүдээс эхлээл тэгэл ер нь тэрнээс хойш. Тэгэл ер нь жолоо татахыг мэдхээ байсан доо. Ястаа мэдхээ. Ястаа ташуурдуулаад явсан. Сайхан дуу сайхан уран бүтээл одоо гадагш жишээлбэл боксчдаар нэг үзэхэд нэг гой цогцолт хийсэн бол тэр шигэний гой цогцолт хийчих юмсан гэж мэрийдэгтэй л адилхан. Нэг сайхан дуу төрлөө гэхэд яг тэрний араас дахиад нэг сайхан гэдэг нөгөө таны нөгөө шунал хязгааргүй гэдэг чинь яг энэ дээр л уран бүтээл шунсан сэтгэл чинь л ингээл яваад байгаа. Тэгээ тэрийг хүн мэддэг юм билээ. Тэг ямар юм хийсэн ерөөсөө яг нэг тийм юун дотор одоо тийм вакуумцсан юм дотор орчдөг юм билээ л дээ. Тэгэл ингээл өглөө гэрээсээ гардаг. Яг одоо нэг студидтэй тэгэл студийн үүдэн дээр 2-3 ингээл яруу найрагчд ингээл зарим нь суудсан, зарим нь ингээл ингэсэн бүр төрийн сайд санжидгоо хүртэл ирсэн сууж л байсан. Тэгэл утгаар бас түмэнд хэрэгтэй л байсан юм байна гэж бодлоо. Тэгээ ер нь зүрхний дуулал гэдэг энэ уран бүтээл ер нь яг яагаад төрөх болсон юм? Би тэшүүрийн спортоор шгшөөгийн тамирчин байсан. Тэгээ манай төрсөн ах маань багаас нь ерөнхийдөө намайг дуулж авах их сайхан дэмждэг байсан. Тэгээд ах маань найз болох одоо яруу найрагч Соёнбоо ахаас одоо миний дүүд нэг шүлэг бичиж өгөөрэй гэж хэлээд тэгээд Соёнбоо ах маань за нэг ийм шүлэг бичсэн миний дүү продюсер гэдэг хүн дээр явж чаа. Ийм сайхан аялгаутай энд бас их сайхан таарч тохирох. Чиний хоолой дан тийм ээ. Сайхан тохирсон аялгаа хийх байх гэдэг. Тэгээ продюсер ахтай анх танилцаад 2012 онд шүлгээ аваад өгөөд энэ дуу бүтчихсэн. Хар хараараа ёсон зүрхний нараа харцаар ивсэн миний жаргалын дуу
анхын маань нэвтрүүлэг гарч ирсэн зурагтаар. Тэгээд тэр нэвтрүүлгийг яг үзчихээл. Тэгээ би продюсер анхын дугаарлаа залгаал сайн байна уу та ингээ би одоо титан сургуулаад өгсөөд ингээ тантай уран бүтээл хийх гэсэн юм а гэдгсэн чинь намайг 3-4 удаа тэр үгийн маань ингээ давтуулж хэлүүлсэн байхгүй. Тэгэл би уйггүй хэлээлсэн. Тэгэл уулзаад сайхан уран бүтээлүүдийн талаар ярилцаад тэгээ мэдээж нөгөө хүнтэй танилцсан гэдэг анхны сэтгэл маш гоё байдаг шүү дээ. Тэгэл хамгийн нэг гоё үг нь чиний одоо ямар дуулдаг ямар байх шахтан сонирн биш ээ. Тэгээд нөгөө хамгийн гол нь хүн чигээрээ байгаарай тий. Тийм байж чадах юм бол чи илүү их амжилтанд хүрнэ гэдэг энэ үг надад маш их таалагдсан л та. Продюсер анхын хувьд бол яг нөгөө нэг шүлгийг хараад яг анх за энэ бол яг нэг ийм жанрын дуулах юм байна гээл тэгэл ерөөсөө яг хажууд газар дээр нь шууд яг зохиогоод өгдөгөр айгүй даваа талтай их таалагддаг. Их хурдтай гэсэн үг шүү дээ. Тэгээ дээрээс нь одоо тэгэл дуу төрн төртөл зуралтай л явдаг гэж ярих юм лээ. Тийм шүү дээ. Тэр нөхөрлийнхээ араас маш сайн хамтдаа айгүй сайн гүйдэг. Бусад хөгжмийн зохиолчдыг ер нь та юу гэж бод? Бусад хөгжмийн зохиолчид гэвэл Монголын хөгжмийн зохиолчид бас цөөхөн тооны л улсууд биш дээ. Ер нь гарын 13 дотор одоо бол уран бүтээл хийж байгаа хүмүүсүүдийн хувьд бол байгаа. Алтан үеийн гэвэл тийм. Тий, алтан үеийн улсууд гэвэл тэгээд би бол дотроо юу гэж боддог байсан бэ гэвэл энэ хөгжмийн зохиолчдыгаа би их хайрлах хэвээр хүмүүс юм байна. Их хайрлах хэвээр. Ягаад гэвэл дуу хийчихэд баярлах. Дуу хийгээд төмөнд хүрээд эргээд ингэ сууж хахад хөгжмийн зохиолч нэг уучрахтаа нарахгүй суучдаг шүү дээ. Тэг нэг өөрөө ч баярлах гайж байгаа юм шиг дуу нь хүнд хүрсэн бүр ингээд хүмүүс үжээ одоо дуулаад ингээд явцсан байж идэг. Тэгээд өөрөө нэг тийм сонирн байдалтай ганцаараа сууж идэг үе байдаг. Хайргахгүй гэсэн маа чамайг би харанхуй шөнөөр зүүдэнд чирх юм аа. 3 дугаар курсын оюутан багтаа продюсер ахтаа анх танилцж байлаа. Тэрнээс хойш бас 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэ миний анхны уран бүтээл хууж ахтаа анх танилцаад анхныхаа уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Анх Яруу найрагч Минжингийн шүлэг хууж ахын маань аялгаа санахгүй л гэсэн юм аа. За тэгээд аялсээгээ дуулъя. Аавын борлогмор ер нь хууж ахтаа авч одоо үндсэндээ 20 орчим дуу хийсэн байна. Энэ хугацаанд 10 жилийн хугацаанд тэгээд анхны маань уран бүтээлийг бас хийж өгч олон түмэнд таниулсан юм. Зя тэгээд зохиогч продюсернгийн маань зохиосон дуу болгоно нь их ард түмэнд амархан хүрдэг. Хүмүүс амархан сурдаг. Их тийм сонсголонтой сайхан дуунууд байдаг. Тэгээд миний ойлгоцоор бол ер нь ардын дуу шиг тийм ээ ардын дууч бол ер нь сайхан дуунууд байдаг шүү дээ. Энэ ардын дуутай их ойр дөхөм тийм ардын манертай талдаа аялгуулаг сонсголонтой тийм сайхан одоо дуунуудыг бүтээдэг тийм өөрөө тийм одоо байглаасаа яасан тийм авьяастай залуу. Төрмөл авьяастай. Би бол бас пүүжигийн үнэлдэг. Уг нь бол өөр мэрэгжлийн хүн гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд шууд ерөөсөө одоо ийм сайхан шүлэг байна гэл тий шүлэг аваад очингууд чинь ерөөсөө 2-3 хаан одоо кассентер тоглоод тэгэл болчдөг. Тэгээ хизээч одоо тэр хүнээс гарч байгаа аялгуунууд нь бол давтагдахгүй. Тэгэл шууд одоо өөрийнх нь тоглосон аяа шууд ингээл сайхан болчдөг. Тэгээ одоо би олон сайхан яруу найрагчтай бас ажилласан. Тий одоо энэ яруу найрагч ч гэсэн хэрвээ байгаагүй надад шүлгээ өгөөгүй байсан бол би бас өнөөдрийн хэмжээнд энэ сайхан дуунуудыг хийж чадахгүй байх. Ойханд болсон хойно усан нүдэд суугаада жаахан үрчин дуулж өгидөө жаргаж уйлаарай миний лээжээ. Продюсерын ахтайгаа би хамгийн анхны уран бүтээл Монгол Улсын гайвшигчин Самдын Жавхлан ах юм шүлэг жаргаж уйлаарай ээжээ гэж миний анхны бас бүж ахтайгаа хамтарсан уран бүтээл байгаа. Жаргаж уйлаарай дуугаа би бас мэдэхгүй
ганцаараа нөгөө студид бичүүлээд тэгээд болгочод авч сонсгосон чинь чи намайг дуудахгүй ахыгаа дуудахгүй гэнэ. Тэгээд би та очих байсан юм уу гэсэн чинь тэгэлгүй байхын бүх дуучтайгаа хоолонд нь ороход хамт байдаг. Хаана аранжок хэлэхэд нахт нь бас ингэж ярилцдаг дуучтайгаа. Тэгээд би дахиад хоолонд орсон. Тэгээд ингээд хоёр дуулж иж жаргажуулаар ээжийг гаргаж ирсэн. За сүүлд бол тэр дуунуудаа бол мэддэг болсон. За бүүж яхаа энэ студид ингэж хийлгүүл ямар болоо, яах болоо гэд. За наач л хийндэ, наач нь ингэ бүх одоо жижиг деталь дээр маш их анхаарал тавьж ажилладаг. Тийм болохоор би бас бүүж яхтайгаа хамтарч ажиллах маш сайхан байдаг. Монгол Улсын соёлын дөрөв ажилтан продюсер хатайгаа анх сэтгэлийн жамдаа гэж продюсерийн шүлэг продюсерийн хэлэх сэтгэлийн жамдаа гэж анх авч дуулж байсан. Тэр зөвчөөс ойшоотой холбоотой. ажиллаж байгаа. Аккад надад заяхгүй дэко эго алтан хорвоме амьдж үйдгүй эхолдрэх чимэ аккад надад заяхгүй дэко. Бидний ярилцлага цаг өндөрлөгт өгч байна. Танаас би сүүлийн асуултууд асууя. Та ер нь хэрэг хөрөнгөтэй юм бэ? Гэхдээ нэг хөрөнгөтэй ч юм байхгүй шүү дээ. Материалын талаас болов? Тий. Уран бүтээл талаас бол хөрөнгөтэй. Гэр бүлийн талаас бол хөрөнгөтэй. Илүү хөтөн байна. Эрүүл энх байна. Энд чинь хүнд хамгийн одоо аз жаргал шүү дээ. Хамгийн том хөрөнгө шүү дээ. Ямар тач уран бүтээлийн тал дээр бол би таныг бараг шүүх сайхан хөрөнгөтэй гэж боддог. Олон сайхан дуучин хуурчин, олон сайхан найз нөхдөд таны амьдралыг хүрээлж явж байгаа. Хүн болгон танд маягаад нэг 5 цаас өгөхөөс илүү талархлын үг хэлдэг бол. Талархлын үг гэдэг бол өөрөө тэр чигтээ тухайн хүнээс ерөөлө хугсалж байгаа л хэлбэр гэж би боддог. Хамгийн анхныхаа тоглолтыг нэрлэж байсан зүрхийн наран дуу маань Бүжахын маань сайхан дуу. Тэгээд хоёр дүүдээ бол Бүжахаасаа дуулсан 2-3 сайхан хит дууг Монголын ард түмэнд бас бид гурван зүгээс хөргөсөн ийм сайхан уран бүтээлчтэй байгаамаа. Тэгээд Бадралмаа маань бас ганцаараа дуулсан сайхан дуу байдаг. Ээжийн тухайн нэг сайхан дууг бас хамтарч хийсэн байгаа. Тэгээд өгүүлэх юм ээжигээд ээжигээ магтан дуулсан юм сайхан уран бүтээл хийсэн. Тэгээд дуэт уран бүтээл юм бол 3-4 уран бүтээл дуулсан байгаа. Тэгээд Бүжахтай хамтарч хийсэн уран бүтээл болгох маань бас ард түмний аманд аялагдах та ийм сайхан уран бүтээл болсон байх баяртай байдаг. Тэг ер нь бол Бүжахын маань зохиосон дуунууд хүмүүст маш хурдан очдог. Маш хурдан хүмүүсийн дуулах дуртай дуу болж чаддаг. 1 сарын 19-нд Монгол бүхийн өргөөнд үзэгч түмэн бол бүгдээрээ сайхан нэг сэтгэлээр ирнэ. Энийг бол би баттай сайхан мэдж байна. Энэ болгоныг тайлбарлаад авах шалтгаан байхгүй. Тайлбар бол тэртээ тэргүй олон шалтгаан өвчин төгөлдөр болно. Олон сайхан дуу байна. Олон сайхан дуучид байна. Энэ болгон одоо үнэхээр хүнд хүрсэн он цаг байна. Энэ удаагийн ерөөлийн даллага бол би энэ олон сайхан түмэнд хүрсэн дуунуудаараа одоо ерөөл дуудаж байгаа. Олон сайхан дуутаачтай манай продюсерийн олон сайхан хит дуу байгаа. Тэгээд 1 сарын 19-нд сайхан тоглолтын дээр одоо тэр олон сайхан хит дуунуудыг сонсох гэж түмэн олон маань бас сайхан ирэх байхаа. Тэрөөрөө бол их сайхан халуун хүн болгоны сонсох дуртай дуулах тэр олон сайхан одоо бүтээлүүд их чиглэх учраас их сайхан халуунаараа тэрөөрөө болох байхаа гэж ойлгож байгаа. Хан сэтгэлгийн сайхан дуу бол бас түмэн олонны сонсох дуртай дуулах дуртай бас сайхан. Ер нь хайртай уран бүтээлч олон хүмүүс юм бол өстэй хайртай амдаа хэлдэг дуу шүү дээ. Дэлхийд ховорхон минь хангар ах минь хүн болгон сайхан олон ах нартай шүү дээ тийм ээ. Тэгээд тэр чинь дурлал. Тэгээд тэр ах нарыг дурддаг байхгүй. Тэгээд яруу найрагч маань бас 2 ахтай. Би бас 2 ахтай. Тэгээд манай продюсер маань одоо бас олон сайхан дуу нартай. Би энэ дууг дуулахдаа бүр студид
анх тэр очроо тэр хоолоонд орж явахдаа бүр нулимс гаргаж дуулж ирсэн шүү. Аавгаа удаж ахыгаа санаж тэгж дуулж ирсэн. Түшиг ах миндэ. Хүн гэдэг өөрөө тийм штэ. Нэг хамтлагт насан туршид дуртай байна гэсэн тийм бол байдаггүй. Олон дууг ингэж одоо олж сонсож нэг хамтлагаас нэг дууч нэг дууч гэдэг юм. Ингэж төвөрлөж тэр дуунуудыг бүгдийг сонсдог. Тэгээ магадгүй таны өөрийн санаа байсан уу? Эсвэл хэн нэгэн энэ олон хит дууг чи нэг дор сонсох юмсан бүрүсэр ингэж хэлснээр санаа авсан уу? Тэгээ миний бодол бол яг хөө төмний дуртай дуунууд гэдэг ч юм уу олон одоо дуунууд ингээл таны хит дуунууд гэдэг юм олон дуунууд байна л да. Тэгээд энэ онцлог нь юу вэ нөхөр би зүгээр өөрийнхөө зохиосон төмөнд хүрсэн дуунуудыг л нэг дор одоо хүргэе гэсэн. Тэгвэл тэнд ирсэн үзэгчид үнэхээр одоо хүрвсрэн гэдэг хүний зохиосон аялгауг бас мэдх юм болов уу? Мэдэрч тэрийгээр цаашаа магадгүй энэ цаг үедээ байгаа орон зайгаа би үлдээж чадах юм болов уу? Хүн бол мөнх шүү дээ. Өнөөдөр ингээд сонсож байгаа ч гэсэн маргааш одоо нөгөөдөр ч юм уу гэдэг шиг 5 жилийн дараа 10 жилийн дараа бүрсрэнгийн дуунууд тийм дуу шүү гэдгийг одоо мөнхөд үлдээх нь бол зорж байгаа хэрэг. Гихийн урсгал намайг хүлээхгүй намрын шуудтай алсдан нэснэ. Миний одоо хөтөргөн дээл дууны хэлэвхэн тоглож уран бүтээл сэтгэлгээгээр ингэж хандж исэн залуу. Тэр үед чинь их дуу муу зохиод дүүсэн. Тэгээд дараа нь ая зохиодог болоод надад нэг л тулахроо гэж дууг өгсөн. Тэгээд энэ дуу маань одоо бас хүмүүсийн сэтгэл зүрхэнд бас ойр байдаг юм дуунуудын нэг гэж ингэж боддог. Манай хүн одоо ая зохиогч болохоос аяыг одоо ингэж одоо сэтгэлд одоо олонд ингэж хүртэл ингэж зохиохоос урд жүжигчин байсан юм байна тийм ээ. Тэгээд бас татгсан хөтөргөн дээл дууг санаж байгаа бол хүмүүс одоо харангуут нэрийн чинь пүүжээ байна гэж анзаарах байх. Тэгээд яг тэр болоороо тэр нөгөө догсон хот руу мордоод бадан өдөж өгдөг тэр хэсгийн зургийг авч яхад л тэгэл охинтой болол. Тэгээд нэг жанхаа тэгээд сэтгэл нь хөлөө шүлэг өччихсэн. Тэр жанхаагийн дөрвөн мөрт байдیں۔ Жанхаа бол юм бэл охин цэцэг орлоо энэ гэсэн тийм шүлэг байдаг. Тэгж л одоо анх явж ирсэн л улсууд да. Тэгээд одоо бас сайхан ая зохиогч болоод олон сайхан залууд уучдыг өөрийнхөө дуугаар төмөнд таниулаад эн чинь бас их буянтай үйл хийж байгаас бол та хоёрын хоорондын хичнээн уран бүтээл байна. Битүүрийн хооронд 4 дуу байдгийг. Тэгээд одоо нэг л тулахраа бол хамгийн анхны дуу. Өнөөдөр энэ сайхан ярилцлагыг үзэгчдэд хүргэхэд надад дэм болж сэтгэлээ хөдлсөн танд маш баярлалаа. Баярлалаа. Тэ таны уран бүтээлд өндөр сайхан амжилтыг хүсье. 1 сарын 19-ны тоглолт бол мэдээж ёстой л эрүүлийн даллах хүссэн хэн болгоно. Ёстой хиймрэн сан байх болов гэж би бодож байна. Өнөөдөр бас сэтгэлээ хөдлөж надтай ярилцаж миний одоо дотор бодогч өгдөг зүйлсийг маань түмэнд хүргэхийг бас одоо чин сэтгэлээсээ өөрийгөө зориулсан танд баярлалаа. Миний бас тоглолтыг хөтлөж ирсэн. Тэгэхээр энэ удаагийн тоглолтыг бас таны хөтлөөч гэсэн урилгыг өгч байна. Тэгээд олон сайхан зүйлсээр хамтдаа байх энэ сайхан ерөөлийн даллахыг Монгол түмэндээ бас энэ сайхан дуунуудаараа энэ сайхан дуучдаараа дамжуулж та бүхэндээ хүргэе гэж бодож байна. За эрхэм үзэгчид та бүхнийг 1 сарын 19-ны өдөр Монгол бүхийн өргөнд хүрэлцэн очорой гэж урьж байна. Урилга гэж бодохгүй зарим нэг нь болцоонд орж байна. Тэр өдөр хайрын ч дуу сонсъё. Амргийн ч дуу сонсъё. Аав ээж нутаг усны сайхан дуу сонсъё. Алдаагүй өнөөдөр онож яваа, хиймэртэй яваа. Сайхан уран бүтээлчдийнхээ ерөөлийн сайхан үгстэй хамтдаа байцгаая. Ерөнхийдөө тэр сайхан дуунуудыг таны дурсамж дурдтгалыг тодорхойлох таны амьдралын бас нэгэн цаг хугацаанд нь хадгалж өгсөн тэр хөгжмийн зохиолч, ая зохиогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Пүрэвсрэнгийн ерөөлийн даллах хэмээн бэлэгшээн тэр цаг мөчөд уулзцаая. Анхаарлаа хандуулж битээр та хамт байсан эрхэмсэг та бүхэндээ маш их баярлалаа. Утгагүй уулзахын эрхэм сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.